байцгаана уу залуучуудаа. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Тэгээ сая сэтгүүлч надаас асууж байна. Таны үеийн залуучууд, орчин үеийн залуучууд хоёр юугаар ялгаатай байна вэ гэж. Манай залуучууд сайхан залуучууд өсөж өндийж байгаа. Ахмад үе бол ямар нэгэн хэмжээгээр залуу үеийн бас чамлж ингэж л ярьж явдаг юм. Гэхдээ манай энэ залуучууд бол их юм бүтээж, их юм санаж зүтгэл гаргаж байгаа залуучууд. Спортын салбарт, урлагийн салбарт хичнээн сайхан гялалзсан амжилтыг манай залуучууд гаргаж байна. Харж байхад бахархмаар байдаг үнэхээр сайхан байдгаа. Тэгээд Олимпийн их наадамд залуусaan үдэх энэ сайхан арга хэмжээ болж байгаа юм байна. Олимпийн их наадам гэдэг бол онцгой. Онцгой нь юундаа байна вөхтэй зэрэг төв дэлхийн бүх улс орнуудаас цуглараад нэг дор нэг тодорхой хугацаагаар сайхан бужигнадаг, уралддаг, тэмцэлддэг, амжилт гаргадаг ийм сайхан тэмцээн болдог. Энэ утгаараа би бас сансрын нислэгтээ ямар нэгэн хэмжээгээр хамаатай болов гэж бодож байгаа юм. Сансрын тоорогзонд гарсан хүн их дэлхийг хараад үнэхээр эн чинь тийм их том юм биш байна. Жижигхэн юм байна. Үнэхээр өнгө үзэмжтэй юм байна. Энэ үнийг үзэмжийг алдуулахгүй хойч үедээ хүргэж хүлээлгэж өгсөн ийм бодол бол зайлшгүй төрдөг. Хүн болгон ингэж ярьдаг. Мөн одоо Олимпийн наадамд оролцож байгаа энэ залуучууд тамирчид бид ерөөсөн ганцхан дэлхийн нэртэй одоо энэ гэрийн хүмүүс. Энэ бол бидний гэр орон, энэ бол бидний сууж аваа зав. Эннийхэн одоо сайн сайхнаас бидний хувь заяа, өр хүүхдийн маань хувь заяа шалтгаална гэдгийг бас Олимпиад оролцсон тамирчид бол ойлгодог юм шиг байна лээ. Тийм учраас энэ сайхан үйлсэд оролцох гэж байгаа манай өчнөө залуучууд байна. Урданд оролцсон манай туршлагатай сайхан тамирчид байна. Энэ бүхэндээ амжилт хүсмээр байна. Нэжгэлсэн алга ташмаар байна шүү. Энэ одоо өөрийнхөө богинохон яриаг энэгээр өндөрлөе. Энд хүрэлцэн ирсэн залуу хүн болгонд, залуу суулганд охид төвгүүдэн та бүхэнд ажимдрлын хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Олимпийн наадамд оролцож байгаа тамирчдаа сайн дэмжээрэй, амжилт хүсье. Ардаас нь бид алгаа зарчих болно шүү. Баярлалаа хүүхдүүдээ. Халуугана дашил та бүгдийн өмнө Монгол улсын баатар, сансрын нисгэгч, зөвлөлт холбоот улсын баатар, хошууч генерал Ноён Гүррагчаа.